ямар ч харьцаагүй гэдгийг хэлсэн юм шиг байна яах вэ? Чи зүгээр л надаа юу хүсэж байгаагаа хэлж. Чи харин өөрөө болж үзэн. Дуртай хүлээж авнаа гэж хэлхийг сонсон уу? Завгүй энэ тэрэгэд одоо бүр хөдөө явж зугаацах завтай. That's impossible. That's lie. Record? How? Okay. Томас байна. Надад цэлэмгийн найз болов Бундангийн тантай уцаар ярьсан бичлэг байна. Дээд газарт энэ мэдээлэл хүрчгүүл бидний ажил дуусгах болно гэсэн үг. Тиймээс яаралтай уулзах хэрэгтэй байна. Яа энэ тэг юм. Гэр орондоо тогтохгүйгээд өгүүлжил байдаг юм. Тэгээд явахс шахаад одныхоо төлөө. Тийш дээ. Маш тэднэр чинь мэддэж энэ бичээрийнхаа үйл ажиллагааг сайжруулах гэж байгаа болохоор чинь тэгээд За тэгээд энэ сайхан төсөл батлагдаж. За танаа хэсэг одоо өшөөсөө ажиллаарай. За тэгвэл ингээ бид хэд явъя та одоо. дарга яас хяаруу явж байгаа. Оо харин тий одоо. Энэ нэг юм чинь тэгээд хүний ам руу орчихгүй суучих нэг хоолунд нь юм төрөлөхгүй яасан дарга явах гээд ингээ яараад Зүгээр. Зүгээр санаа зовлтгоо. Оо за. Бид ойрноос нэг ерэн хяаруу явж байгаа. За гаргаж үг хийлээ. Энэ Европ улмын улсуудаар бэлчээр менежменттэй төслийн судалгаа. Баярлалаа. Сэтгүүл цорой хэвлэлээр мэдээлэл засч шугам тэрэг тийм учиртай юм гэж. Одоо тэгээд яах вэ? Бид нар энэ чигээрээ ингээ яваад ээж бодлоо. Миний бодлоор бол ингээд дуусгая л гэж бодож байна. Бид нар зүгээр л ингээд буугаад өгч болохгүй. Ямар ч юмд нэг гарц гэж байдаг. Тэгэхээр нэг арга бодож болох хэрэгтэй. Одоо бол арга алхаа. Ингээд дуусгая. Гэтэ тэргүй энэ бүхэн бол хизээ нэгэн цагт илчлэгдэх л байсан. Бид нар анханасаа ингээд буугаад өгч байсан бол тийм жүжиг тоглох хэрэггүй л байх байсан шүү. Мэдээч энэ бүгд хизээ нэгэн цагт илчлэгдэнэ. Гэхдээ тэр нь одоо бол биш. Одоо тэгээд яана гэж. Өөр арга байхгүй шүү дээ. Одоо ингэ дуусгая. Өөр арга байна. Би хурмаа хийн. Юу гэнэ? Тийм ээ. Би бундантаа хурмаа хийн. Уучлаарай Цэлмэг. Чи жоохон амьдралтай юм ярил л да. Чи бундантаа хормоо хийж болохгүй. Энэ бол хэрхэвч болохгүй юм. Энэ бүхэн анханасаа л зүгээр л нэг шоу байсан шин. Юунд найгаад байгаа? Ямар ч ажил зүгээр л сансны зоргоор бүтдэггүй үстэй. Тэгэхээр ингэх ёстой бол би энийг хийх л болно. Би бундантаа хуримлана гэсэн бол би хуримлах л болно. Бунданд ямар ч гарц байх.
Тийм болохоор энэ бүгдийн хариуцлагыг би өөрөө хүлээх болно. Бунда, чи миний үгийг анхааралтай сайн сонсчээ. Чи бид хоёр хурмаа хийн. Харамсалтай чамд сонголт байхгүй. Чи хүсэхгүй байсан ч л хийх ёстой. Асуудал өнөөдөр энэ зэгт хүрэхэд чиний ч гэсэн алдаа байгаа штэ. Чи яагаад дуурахгүй байгаа? Чи дургүй байгаа мó? Чи намайг ч гэсэн дуртай байна гэж бодоо юу? Би ч гэсэн дургүй байна. Тэгтээ надад өнөөдөр энэ кейсээр ямар ч арга алга. Чи ойлгож байна уу? Ха? Чи юм дуурал та. Тавуулахаар их өөр харагдах юм аа. Өөрөө. Чи намайг мэдх юм уу? Чи намайг хизээнээс хэлж мэдх юм? Бунда. Би бол ийм л хүн. Өнөөдөр би чиний гаргасан алдааг засах гэж үнэхээр хичээж байна. Тийм болохоор чи намайг сайн ойлгох хэрэгтэй. Яасан гинэ? Бунданд ямар ч буруу байхгүй шүү дээ. Бид нар өөрсдөө бундан энэ хэрэг татаж оролцуулаа эцтэй. Чиний ажлын төлөө бундан ингэж золиослож болохгүй. Золиослох уу? Цоо. Би энэ ажлыг өөрийнхөө төлөө хийдэг юм. Энд чинь бүгд бүтэн манай компани ажлын талаар ярьж байна. Тэгээд ч бундангийн асуудлыг би өөрөө хариуцна гэж хэлсэн баха. Манай төслийн 1-р үе шат 2004-өөс 2010 онд амжилттай хэрэгжснээр 20,000 гаруй одоо малчин өрхийн амжилгааг дээшлүүлж талхалтад өртөөд байгаа 10 гаруй саяга бэлчээрийг нөхөн сэргээсэн ийм үр дүнтэй байна. Энэ үр дүнг баруун бүсийн 7 аймгийн 66 суманд хэрэгжүүлэхээр шийдвэр гарч одоо Европын холбооны улсаас санхүүжүүлэхээр болсон бид бүхэн маш их баяртай байна. За төслийн 2-р үе шат бол 2011-ээс 13 он хүртэл 3 жил үргэлжлэх юм а. За нийт төсөв бол 4.3 сая евро. За хэрэгжих аймагуд бол Баян-Өлгий, Ховд, Уус, Говьалтай, Завхан, Баян-Хонгор, Архангай аймгийн нийт 66 суманд хэрэгжинэ. За төслийн үр ашгийг 60,000 гаруй малчин өрөх буюу 300,000 гаруй малчин хүртэх юм а. За төсөл маань бол дараах бүтцтэй байна. За төслийн маань одоо гол цөм бол бэлчээр ашиглагчдын хэсэг байх юм. За бэлчээр ашиглагчдын энэ хэсгийг одоо бэхжүүлэх талаар төрөл бүрийн үйл ажиллагаа явуулж байна. За төслийн 4 бүрэлдэхүүн хэсэг бол 1-р бэлчээр сургалтын болон гадаадын экспертүүдээр сургалт явуулах мөн одоо тэднийг чадварчуулах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж байгаа. За ингээд анхаарал хандуулсанд баярлалаа.
За юу вэ? Оо тайван. Хүч минь. Яасан? Чи сонссон уу? Юу? Цаад бундан чинь нөгөө баян цэлмэгтэйгээ суух гэж байгаа гэж юм. Юу нэ? Чи арай надаар тоглоод байгаа юм шиг зү. За би чамаар тоглоод байгаа тийм. Чи юуг ин гагс итгэхгүй бол тэрийг хардаа. Бизнесийн од бүсгүй Сэлмэг маркетингийн менежер Бундантай удахгүй хурмаа хий. Хүүшээ. Та нарын тухай мэдсэн үү? Ямар хурдын дээдгүй намар дараа та мэдээгүй юм уу? Хүүх, манай Бундан ч үнэхээр манай Чи мэдсэн үү? Гэхдээ харин би үзэл зогсож байна. Госгоч юм. Гурван хоног хөдөө юм гэж чөлөө аваад. Би уг нь чөлөө өгтөв тэгжил өгсөн юм. Тэгэд хамгийн дотны хөмсөд нь байж мэдхгүй байж үү? Та нас утасныхан дугаар байна уу? Бага. 99 26 тэг 6. Тэгээ 99 26 тэг 6. Яа. Ана Бундан ч нэрээ Авахгүй л энэ да. Хачим да.